Тэгэхээр байнгын орооны хуралдаанаар усны тухай хууль болон дааж мөрдөх зарим хуулийн төслийг одоо улсын хурлын хилцүүлэгт оруулахаар өчигдөр бол батллаа. Уг хуулийн төслийн гол онцлог зүйл залтууд яагаад байгаа өөрчлөгдөж байгаа вэ тийм? За усны хууль одоо ингэ шинжилэн батлуулахаар оруулсан байна. Усны хуульд нэмэлт өрсөлд оруулахаар тий. За ер нь усны салбар 80 жилийн хугацаанд бол нэг усны аж ахуйн яамтайгаа усны агентлагтай байсан юм түүх бий. Тэгээ 2012 онд шинжлэлийн засгийн газар гарч ирээд усны агентлагийг татан болгосон. Түүнээс хойш одоо усны талаар төрөөс баримтлах бодлогуудад бас тодорхой хэмжээний хүндрэлүүд гарч ийнэ гэж үзэж байгаа. Одооны усны агентлаг байгуулагдсанараа Монгол орны усны нөөцийг тогтоох, нэмэгдүүлэх, усны нөөцийг ашиглах, зүй зохистой ашиглах, хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх нэг талаас, нөгөө талаас энэ салбарт амьдсан олон одоо яамдын хийдэл давхардлыг арилгана. Иргэн аж ахуй нэгж байгууллага, төрийн байгууллагуудыг мэдээлэлээр хангах, мэргэжлийн удирдлагаар хангах энэ ажлыг хэрэгжүүлэх шаардлага байна гэж үзэж усны агентлаг байгуулах гэж байна. Усны агентлаг байгуулагдсанараа устай холбоотой олон бодлогын бичиг баримтуудын хэрэгжилт хангагдана гэж бас үзэж байгаа. Ялангуяа сүүлийн жилүүд бол урамшил өөрсдөө дэлхийн дулаар л хүн ам эдийн засаг нийгмийн эрчимтэй өсөлтөөс харахад усны одоо хомсдол орж болзошгүй байна гэж үзэж байгаа. Саяхан нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хэлэхдээ өнөөдрийн байдлаар усны нөөцийн хэрэглээ өснө нэмэгдэх юм бол 2050 онд нийт хүн амын 40% нь одоо өнөөдрийн байдлыг өснө нэмэгдэхэд 2050 онд усны хэрэглээ 40% нэмэгдэхэр байна. Ингэснээр нийт хүн амын одоо 4/1 нь усны хомсдол орж болзошгүй гэсэн. Ингээд дэлхийн нийтээр ингэж анхаарч байгаа цагт Монгол улс гэсэн энэс бол ангид байх аргагүй. Тэгэхээр бид усныхоо нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах, зүй зохистой ашиглах, төрийн бодлогыг хэрэгжүүлэх цаг үе заашгүй ирээд байна. Усны агентлаг байгуулах шаардлага одоогийн нөхцөлд бол зайлшгүй байгааг та хэллээ. Бүтэц орон тооны хувьд ямар байх вэ? За бүтцийн хувьд бол одоо сангийн яам болон бусдын яамдаас авсан саналаар одоогийн байгаль орчин яамны сайдын батлагдсан төсөв орон тооны хүрээнд ажиллагаар байгаа. Нийтдээ 38 хүний орон тоотой. Тэгээд нэг 597 сая төгрөгийн төсөвтэй байгаа. Ингэж ажиллана. Тэгээд одоо өнөөдөр манай яамн дээр газар зохиомжтой усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар, доор нь усны нөөцийн хэлц, савгазрын удирдлагын хэлц гэсэн хоёр хэлцтэй ажиллаж байна. Энд байгаа 10 хэдэн хүн мөн харьяа савгазрын захиргаад одоо энэтэй нийлээд одоо нэг 38 хүний орон тоотой ажиллана гэж төлөвлөж байгаа. Бусад одоо хуулийн шинжилсэн найруулгад орсон өөрчлөлтүүд юу байгаа вэ? Одоо мөрдөж байгаа хуулийг зайлшгүй өөрчлөх болсон шаардлага нь юу вэ? Энэ 12 оны 8 сард усны хуулийг татан буулгаад, усны агентлыг татан буулгаад болгосноос хойш одоо ажлын ачаал эрс нэмэгдсэн байгаа. Хуучин усны газрын нэг ус ашиглалтай холбоотой одоо 20 гаруй асуудал байдаг. Үүнийг нэг бас 20 гаруй мэргэжлийн хийж ажиллавал түүний яамдаар тусны нөөц хилцэн 5 мэргэжтэн хийж нэг ярих юм бол ачаал нь 5 дахин өндөр байна гэж үзэж байгаа. Дээр нь одоо усны тухай хууль, ус бохирдол усны төлбөрийн тухай хууль, тэдгээр дагалдан гарсан олон журмууд гарсан. Ингээд одоо бид нар улсын хэмжээнд усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах төрийн бодлого хэрэгжүүлнэ. Усны нөөцийг бохирдуулж байгаа, хомсдуулж байгаа үйл ажиллагаа таслан зогсоно. Усны нөөц хомсдсон газар нэмэгдүүлнэ, бохирж байгаа бохирдлыг бууруулна гэж үзэж байгаа. Ус бохирдол усны төлбөрийн тухай хууль бол одоо энэ өнгөрсөн 2019 5 сарын 2-нд улсын хурлд батлагдсан. Энэ хууль бол энэ жилээс хэрэгжиж эхлэхээр ажиллаж байна. Бэлтгэл ажлыг хангаж байгаа. 2020 онд ер нь усны салбарт тийм ээ савгазрын хэмжээнд ч гэдэг юм уу ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа бол та товчхон мэдээлэхгүй. За энэ жилийн хувьд бол одоо бас нэлээд томоохон ажлууд хийхээр байна. Ялангуяа бид нар энэ усны нөөцийг хөрөмжлөх тал дээр олон ажлыг хийхээр төлөвлөсөн. За усын төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон болоод урьдчилан тохируулах хийх, тэзүү урьдчилан судалгаа хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ дэр орхон анги төсөл байна. За өнгөрсөн жилийн хүрээнд энэ туул, хэрлэн орхон зэрэг Монгол орны томоохон 12 гол дээр 33 байршилд усны бомбттой барих, ус нөөцийн ажил хийх боломжтой гэсэн судалгааг хийсэн. Энэ ажлаас эхний хэлсэн эхлэн. Хоёрдугаарт одоо энэ өнгөрсөн жил хийжсэн ажлууд ганга нуур, үгийн нуур, тэрхийн цагаан нуурын урсцыг нэмэгдүүлэх,
дээр нь одоо иргэн тогтцолт хийх, бомб байгуулах судалгаа шинжилгээ болон бодит гүйцэтгэлийн ажлууд хийн. Дээр нь бас уулзгал төр урсын тохируулах хийх ажлыг хийгээр төлөвлөсөн байгаа. Ялангуяа Дорнот аймгийн засаг даргын 5 газрын санал болгосноор бид нар судалгаа хийсэн. Энэ судалгааны үр дүнд Дорнот аймгийн Баянзан сумын нутагт Тэг уулын орчим бомб тарих боломжтой байгаа. Та түрүүн бас хэллээ ус ашигласны төлбөрийн тухай хуулийг 2018 19 онд бол шинжилэн баталсан тийм ээ. Тэгэхээр энэ донд бол одоо нөгөө усыг дахин ашиглах, саарал усыг ашиглах тий зохистой хэрэгжилж байгаа аж ахуйн нэгжүүдийг бас төрөөс дэмжих ажлууд явагдаж байгаа шүү дээ тийм ээ. Жоромд орсон байгаа. Энийг та жоохон тодруулж ярихгүй юу? Энэ ус бохирдуулсны төлбөрийн тухай хэрэгжүүлэхдээ бид нар бага бохирдуулж бага төлдөг, их бохирдуулж их төлдөг ийм системд оруулсан байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо тухайн аж ахуйн нэгж байгууллага одоо үйл ажиллагаа явуулсан аялал бохир усаа цэвэршүүлэх техник технологи нэвтрүүлсэн бол тухайн аж ахуйн нэгж байгууллагыг 3 жил хүртэл хугацаагаар ус бохирдуулалтын төлбөрт чөлөөлөхөөр бас заасан. Дээр нь шинэ техник технологи засгийн газрын тогтоолоор бас хил галийн татварт чөлөөлөх ийм бодлого баримталж байгаа. Тэгснээр дэлхийн дэвшилтэд шинэ техник технологиг одоо Монгол орнд нутагшуулах боломж бүрдэн нэг талаас нөгөө талаас аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэвэн явуулахад нь дэмжиж байна гэж ойлгоно. Дээр нь одоо ус бохирдуулалтын төлбөрийн тухай хуулийн одоо 50-аас доошгүй хувийг тухайн одоо цэвэрлэх байгууламжийг өргөдөх засварлах шинжилэх ажилд одоо иргэд одоо зарцуулна гэсэн ийм одоо заалтуудыг оруулсан. Ингэснээрээ бол тухайн аж ахуйн нэгж байгууллагыг одоо бодлогоор дэмжиж байна гэж ойлгох хэрэгтэй. Улаанбаатар хотын иргэдийн унтны усны цэвэр бохор асуудлаар бас нэлээдгүй ярьдаг шүү дээ тийм ээ. Цэвэр усны нөөцийн хувьд ямар байгаа бол? За өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод одоо усгийн удирдах газар хүн амын ус ангуулыг хангаж байна. Хоногт 160-аас 170 мянган метр куб усыг олборлон түгэж байгаа. Үүнээс гадна дулааны одоо 3 4 дугаар цахилгаан станц, 2 дугаар цахилгаан станц гэдэг ийм 3 цахилгаан станц байна. Эдгээр цахилгаан станцуудын жилийн хэрэглээ бас 30 гаруй сая метр куб ус байна. Дээр нь үйлдвэр аж ахуйн олон газрууд байгаа. Ингээд үзэх юм бол ялангуяа Улаанбаатарын хувьд үйлдвэр аж ахуйн газар хүн амын усны нөөцийн хомсдол орж болзошгүй гэсэн судалгаа гарсан. За манай хийсэн судалгаар 2028-аас 2030 оны үед Улаанбаатар хотын одоо батлагдсан усны нөөц энэ Улаанбаатар хотын хүн ам үйлдвэр аж ахуйн газрын эрэлт хэрэгцээ хоёр тэнцгээр байна гэсэн балансын судалгаа гараад байгаа. Тэгээ одоо өнөөдөртөө Улаанбаатар хотыг нэг 7 их усрээс 200 гаруй хуудгаар 500 гаруй километр шугамар Улаанбаатарын ард иргэдийг усаар хангаж байгаа. Өнгөрсөн жил бас Мянганы сорилын сангийн компакт гэрээ хэрэгжихэр болсон. Энэ төслийн хүрээнд Улаанбаатарын ус ангамжийг газрын дор ус хангаж нэмэгдүүлэх. Ингэснээр энэ төсөл хэрэгжснээр 50 жилийн хугацаанд Улаанбаатарын усны нөөц бол ямар нэгэн асуудалгүй маа гэж үзэж байгаа. За өнгөрсөн намрын биокомбинат шүүн Африкийн орчим Улаанбаатарын доод баруун их усрын эрэл агуулгын ажлыг хийсэн. Энэ ажлыг 12 сард манай усны нөөцийн зөвлөөр баталсан байгаа. Ус бохирдуулагч хүчин зүйлүүд бол бас нэлээдгүй байгаа шүү дээ тийм ээ. Усны асуудал, байгаль орчны асуудал гэдэг бол зөвхөн яамны асуудал биш. Олон цар хүрээг хамарж ийн. Тэр иргэдийн зүгээс одоо цэвэр усны нөөцөө хамгаалахын тулд, арга гамтаа хэрэглэхийн тулд юун дээр анхаарах шаардлага байна? За ер нь ус бохирдуулна гэдэг үл өсөл хэрэгэлсэн болгон бохирдуулж байна. Хүн зүгээр шүдээ угаахт л энэ тодорхой хэмжээ бохирдуулж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ ард иргэд маань одоо хамгийн энгийн юм бол одоо усаар хэмнэхтэр анхаарах хэрэгтэй. Энэ одоо зүгээр одоо ингээд хүн байнд усанд орохдоо тийм ээ. Толгой одоо үзэнгээ шампунд саундчих үед бол дүүшнийх усыг одоо хаах хэрэгтэй. Тэгээ саундд усаад усаараа зайлах тийм ээ. Нэгдүгээр хамгийн энгийн. Хоёрдугаар шүдээ угааж явахдаа одоо скан хийж усаа шүдээ угаах юм бол гарантаар гоожож угаасаас 10 дахин бага ус хэрэглэнэ. Доороо гэж. Дээр нь одоо өрхийн хэрэгцээнд гэхэд одоо ногоо арилгах тийм ээ төмс одоо ногоогоо арилгах өгвөл өндөг чанах одоо ингээд ногоо арилгасан усаар цэцгээ усалж болж байна. Тэр өндөг чансан усаараа бас онолоо цэцгээ услах өгвөл гэрийн одоо шалаа арчих юм ийм байдлаар ашиглах боломжууд байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл дахин ашиглалтуудыг хийх юм тийм. Тэгээд энийг бол бид нар манай яамны зүгээс одоо ирээдүйн байгаль хамгаалалт зорилт ногоон пассворд ингэж явуулж байгаа. Үүний үр дүнд ус, эрчим мууч, байгалийн нөөцөлийг хэмнэх ийм ажлыг өрнүүлж байгаа.
Тэгснээр одоо энэ ногоон баасууд аяны хүрээнд 10 жилийн донцоргуулын ахлахангийн сурагч нар бол маш идэвхтэй хамрагдсан. Тэр өрх хүртнийг байгаль хамгаалж бэлтгэж гэнэ гэж ойлгох. Одоо голын усанд машин оруулж угаахгүй байх энэ төр гэл ингээд энгийн мөртлөө тухайн үнийг хийж болох тэр дадлыг бий болгох боломж бүрдэж байгаа. За баярлалаа.